За сайн бацхан уу намайг Ойгоогийн амарснаа гэдэг. Уулын кофе гэдэг машинда үйлчилдэг. Кофений үйлчлэгээ хийдэг. Жижиг бизнес эрхлэгч юм байна. Би одоо жишээ нь ингээл зам руу төгжрээнд явж байхад нь машинд нь шууд хөргөж өгөөд байвал 30 кофе зарж байсан бол 60-ыг зарч магадгүй байхгүй бас тий. Тэгээ яг миний зорилго болохоор хүмүүсийг тэр агаар салхинд ингээд төр зуурж болтгоно ингээд суулгах хийсэн гэдэг анх тийм зорилго хүсэлтэйгээр энд гарч ирсэн болохоор тэгэл яг тэрийг л бариул явахыг л боддгийг. Тэндэл байж хүмүүсийг орж ирээд сайхан салхилэг, тамхилэг, хоорондоо сайхан танилцдаг те юм хумаа яриг, тэгээ сайхан сэтгэлийн онгойлгыг тэгээ зарим хүмүүст нь бас ярих хэрэгцээ байгаа, заримд нь сонсох хэрэгцээ байгаа. Тэгээ тэр хэрэгцээг нь тийм хангаж өгдөг тийм л хүн байх юмсан л гэж бодчих. Эндээ ингээл зогсоод байгаа. Ер нь кофенд дуртай болсон аз болсондоо ер нь эхлэхэд энэ ажил эхлэхэд бол азтай байсан л гэж хэлэх юм эхлээд бол. Тэгээд ер нь яг нэг ийм одоо ч ингээд нэг кофений соёл манад чи дэлгэрээд тэгээд нэг ийм нэг кофе шопын нэг ажил хийх гэсэн ингээд бодоол яг яаж хийхээ мэдэхгүй л яваал лээсэн л да. Тэгээд тэгж явж байгаад бас нэг ойр хавийнхаа хэдэн хүнээс бас тандаж зүгээр асууж ирсэн. Би нэг ийм хийх гээд асуухгүй юу. Тэгсэн зарим нь бол кофе зарсаас кола зарсан дээрэл гэдэг юм ярьжсэн байхгүй. Тийм анх тэр чинь айгүй чухал юм байлээ. Анхны нөгөө урам зориг өгсөн ер нь би болж гин гэж бодогдоход хүргэсэн хүн маань эхнэр маань байгаа байхгүй. Эхнэртэй ингээл чанаал өгөхөр өстой айгүй гоё кофе гарч байна. Кофе шоп мопас гоё амттай байна гэл. Тэнгүүт чи хүн урам ороод тэнгүүтээ одоо ингээл айр хавь найз нөхдөө ингээл дайлж эхэлж байгаа байхгүй. Тэгээд бас тэгэл нөгөөдөл маань бас ингээл янзын байна гээл тэнгүүт чинь бас орон зориг аваа сүүлдээ бүр ер нь энэ үйлчлэг ийм кофе ер нь зарж үзье гэж бодоол. Тэгэл кофе руу орж байгаа байхгүй. Тэндээ яг нэг мока pot барьж ингийн аргаар хийгээл уугаал өөртөө л эхнэртэй л зориулаад өөрсөндөө тэгэл аялж явахдаа хүнтэй гадаа явахдаа нэг голын зах мах дээр сайхан мока pot-нд чанаал уудаг. Тийм байж байгаа л ер нь нэг ийм үйлчлэгээ байд юм байна. Энийг сонирхъя гэд сонирхож явж байгаад ерөөсөө маш олон төрлийн аргаар кофег чинь гаргаж ууж байгаа шүү дээ. Хүмүүс чинь нөгөө одоо улс орон болгон бас нэг өөр одоо Япон гэхэд чинь тий өөр соёлтой байгаа даахгүй өөрийнхөө соёлд ингээд уусгаад айгу гоёор ингээд хөгжүүлээд явж байгаа юунууд байна л да улс орнууд. Яг ингээд кофе шоп хийгээд тэгэхээр ерөөсөө ингээл нэг бас нэг байр түрээслэл ингээл хийнэ гэхэр чинь бас л бусдаагаа тий зардал их орно, хөрөнгө оруулалт их орно. Тэгээд нэг бас нэг адилхан нэг хэвэн болчих гээд байсан байхгүй. Тэгээд ер нь яг ингээл энэ одоо энэ зогсож байгаа газараа би чинь өөрөө ирж бахан зогсдог тийм газар байсан. Тэгээд ер нь яагаад гэдэг асуултыг бас айгүй их өөрөөсөө асуудаг байсан байхгүй. Гүнд яагаад нэг юм гоё кофе шоп ч юм уу байж болдгоо юм бол гэдэг. Гэхдээ сүүлдээ өөрөөсөө асууж байгаа. Гү чи яагаад өөрөө байж болохгүй гэдэг. Тэгэл ер нь өөрөө ир зогсъё гэдэл. Тэгээ аль болохоор нөгөө хямд төсөр байдлаар өөртөө байгаа боломжиндоо тааруулаад тэгэд төсөр байдлаар ер нь эхлэегээл. Тэгэл хамгийн тохиромжтой шийдэл нь ерөөсөө ингээ машин байна. Машин дотроо хийгээл. Тэгээ эхлээ би чинь нөгөө гадаа ширээр дэлгээл гадаа зогсож жагаад тэгээ энэ зогсож байгаа газар маань бас нэлээд тийм салхитай, нөөлөг ихтэй газар л да. Тэгэл зарим их салхи гарсан үед ч ширээн дээрээс хамаагүй байдаг юм ингээл тараагаад хайчдаг байхгүй. Тэгээ сүүлдээ ер нь машин дотроо орцсон үе гэдэг. Тэгээ машин руу ороод суудсан. Тэгэл дотроосоо ингээ хартлаа онгоолоод тэгэл үйлчлэл хийсэн.
бас одоо энэ ажлаа ер нь цаашаа яаж хөгжүүлэх үү гээл тэгэл бас тэрийг хөгжүүлэх тухай бодно. Тэгэл энэ кофеныхаа энэ соёл энэ рүү кофега бүр илүү ойлгох, гүн рүү нь одоо ингээд ер нь маш сайн мэдрэх. Одоо би эхлээд ингээд дуртай болоод ингээд кофе руу орчлоо шүү дээ тийм. Одоо бол бүр хайртай болж эхэлж байгаа байхгүй кофенд. Тэгэхээр одоо ингээд над шиг ингээд ийм хийх тийм хүмүүс бас одоо ингээд хойштоо гарч ирэх баг. Гэхдээ дуртай биш бүр тийм хайртай байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй кофенд. Бүр чин сэтгэлээсээ хүмүүст ингээд үйлчлдэг кофего маш гүнд нь ортол ойлгодог тийм хүмүүсийн кофе руу орж ирээсэй гэж бодоод байгаа. Зөвхөн нөгөө нэг ашиг харж биш, ашиг хайж биш тий. Тиймэрхүү байдлаар л энэ кофе руу орж ирээсэй гэдэг. Гэх мэтчлэн нэг иймэрхүү юм бодоод сууж идэх шүү дээ. Чимээ аниргүй бас хүмүүсийн нэг тийм стресс уул хад одоо ингээд энэ байгальдаа гарч иж илүү тийм тайлагддаг, тайвширдаг. Байгальд байхаараа хүн ер нь нэг тийм одоо жишээ нь ганцаараа байх юм бол өөртөөгөө илүү ойрхон, өөртөөгөө ярьдаг юм шиг санагдаад байдаг байхгүй. Хот маань эндээс их гоё харагдана. Тэгээд хотын төвөөс нэг 2-3 км явбал шууд ингээд богд уулруугаад барагшхуу зэрлэг байгал руу орчиж байгаа шүү дээ тийм. Бид нар ч одоо ингээд ийм байгальтайгаа ойрхон нийслэл ер нь хэр олон байдığım бол бас гэж боддгийн. Тэгэл ингээл мод руугаа яваал оронгууд чинь зэрлэг амьтад маань байж гэн буг гөрөөс одоо тий. Тэгэл тэд нартайгаа бид нэр ингээл зэрэгцээл оршоол амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ их айгүй гоё бидний бас нэг онцлог юм болов уу гэж боддгийн. Жишээ нь яг хөө ингээл ойрын бидний хамгийн их зочдөг газруудын нийслэлээр ингээл бодоол үзэхэд чинь бас яг манайх шиг биш байгаа байхгүй. Жишээ нь ингээл Сөүл байна, Токио байна, Бээжин байна гэ бодхолоор бид нар бол байгальтайгаа маш ойрхон амьдарч байгаа тийм хүмүүс болж таарад байгаа юм. Тэгээд маш гоё харагдаж эндээс бол их гоё харагданаа. Тэгээд янз янзын ийшээ ингээ хараа сууж байхаар янз янзын бодлууд орж ирнэ. Кофеныхаа нэрийг ч гэсэн нөгөө уулын кофе гэд нэр өгсөн тэр нь бас энэтэй бас холбоотой байгаад байгаа юм. Би зөвхөн мөрөөдөд заримдаа мөрөөддөг юм. Одоо ингээл туулгаалын эргээр ингээл тэгээ нэг отгууд ч юм уу хэсэг. Бүр шамбарлцсан биш ингээд таруу тий. Тэгээ нэг тийм гоё отгууд байж ивэл тий. Тэгээ тэндээ бүх юмаа шийдсэн. Ойл одоо юу гэдэг бүх одоо хүний наацхын хэрэгцээний юмнуудаа шийдсэн. Тэгэл жишээ нэг цаатны отог ч юм уу ингээл байж идэг. Тэгээ тэнд нь одоо цаатнуудыг хийж иддэг, хоолундыг хийдэг тий. Дэнгүүтээ цаагаа унуулдаг. Тэгээ нэм гоё тийм отог ингээл байж их ч юм. Тэгэл тэнд чонон дах ч юм уу тий. Тэгээ нэг Тайландаас ирсэн нэг залуу хурж ирэл тэр цон нүмерж үзэг л дээ. Сонин штэ бас тий. Тиймэрхүү байдлаар ингээд туулгаалын дагуу ийм гоё хөгжчихөөсэй тийм байдаг бол мөн гоё ол гэж бодоод маршлын гүүрнээс ингээл ярмгийн гүүр хүртэл ч юм уу ингээл энэ хооронд байж идэг ингээл голын мөсөөрн дагаал чарахтай цаатай ч юм уу нохоо чарах ч юм уу тий. Тэгэл ингээл явж идэг. Тэгэл замаараа ингээл тэр утгуудаар буугаал юм идэл явдаг. Нэг тийм гоё амралтын бүс болчвол бас жуулчд гоё жуулчдыг татах бас нэг тийм гоё юм болох юм болов уу гэж. Манай овоон дээр ч нөгөө сүсэг бишрлийн тийм юмнууд айгүй их тавигдана л да. Гэхдээ тэгэл нөгөө тухайн хүмүүсийн бас нөгөө сүсэг бишрлийг одоо бид нэр яалтаа бас үнтгэж үзэх хэрэгтэй шүү дээ бас тий. Тэгэл жишээ нь ингээл хадаг тавина, даавуу шуу одоо торг дурдан дайлан гэл янз янзын нөгөө байгаль дуустгүй тийм юмнууд их тавигддгийг. Тэгээ угаасаа нөгөө нэг энэ богдуулын юунаас захиргаанаас ч угаасаа энэ юундыг цэвэрлэлтийн байлээ л дээ. Тэгэл тэр хүмүүст л ажил нэмж байгаа байхгүй. Тэгээ яг би одоо энэ байгаа орчноо бол өөрөө ингээл цэвэрлээл ингээл бол бүтгэрээ ингээл арчлал явж байгаа юм.
Тэгэхээр яг бид нэр бас тэр одоо хадаг мадаг өргөх нь одоо бас байж болох юм уугүй юу? Одоо тэрийг аль болохоор нэг тийм соёлтой байдлаар яаж зохицуулж болох уу гэж бас бодоод байдаг юм бас. Би яг нэг хог хайж байгаа хүмүүст нэх тийм уур уцаартайгаар ханддаггүй яг үдээ тэгэл бидний байгаа байдал энэ ш. Тийм болохоор тэгээд нэх тэрэнд яахгүй. Тэгээд хог хайцсан байна. Хайцсан байна да манайд хайчтэй гэл юм. Аль болохоор нэг тийм эргээр хүлээж аваад цоглуулаад тэгэл утандаа игээл авчил хайчдгийг. Тиймэрхүү байдлаар л явж байна да. Одоо ингээд кофений нэг тийм 3 давлгаа байд юм байна л да. Бид бол эхний давлгаагаа өнгөрч одоо эхний давлгаа маань болохоор нэг уусдаг, найруулдаг кофе шүү дээ. Тэр бол нэг тийм амт нэг чухал биш тийм хэрэглэн дээр нэг тийм төлөвлөсөн тийм юу байсан. Одоо бол бид нэр тэрийгээ давчлаа. Одоо 2 дахь давлгаан дээр яваад байгаа байхгүй юу? 2 дахь давлгаа маань болохоор одоо амт тэгээ орчин тэгээд нөгөө брэндүүд үүсээд кофе шопынхаа соёл руу ороод ирж байгаа байхгүй 2 дахь давлгаа. Тэгээ бид нэр 2 дахь давлгаан дээр л явж гин л да. Тэгээ ер нь бол нөгөө хүмүүсийн амтлах мэдрэмжүүд нь өөр өөр байдаг болохоор бас би бол хамгийн амттай кофе гэж хэлж чадахгүй өөрийг. Зарим хүмүүст бол маш гоё таалагдж гэн гэж айгүй гоё сэтгэл комментүүд айгүй хэлдэг. Заримд нь бас таалдаггүй байхыг үүсэхгүй шүү дээ бас тийм. Тэгэхээр яг хүн болгонд яг тааруулж ийн гэдэг бол бас хэцүү. Гэтэ ер нь масаараа бол бас гайгүй хүлээж авч байгаа. Ер нь бол болж гэн таарч гэн дажгүй байна гэд. Тэгэхээр тэрүүгээр ч нөгөө урамшаад одоо ингээл үл гэсэн ингээл шантрахгүй зогсож байгаа байхгүй. Яг маш олон юм шалтгаалдаг юм байна. Ер нь кофений амтнд чинь. Жишээ нь одоо ингээл усны температур хүртэл нөлөөлж байгаа байхгүй. Одоо би гар аргаар хийж гэн одоо ингээд даралтны хурд хүртэл нөлөөлнө тийм биш. Ерөөсөө айгүй олон юм шалтгаална. Үр бол мэдээж маш чухал. Чанартай үр байх бол маш чухал. Тэгээд дараа нөгөө бутлалт одоо ингээд машинда тохирсон байдлаар бутлах гээд одоо чинь ингээд нэг дэлгүүрүүдээс ингээд хүмүүс бутлуулаад аваа явж идэв шүү дээ үрээ. Тэр бол надад амар харамсалтай санагдсан шүү дээ. Хайрын кофе л гэж бодож байгаа юм чи. Тэгээд тухайн одоо цаанаа очиж байгаа машинда нөгөөх нь таарах уугүй юу хэцүүтэй л гэл хайрын юм л гэж боддөг шүү дээ. Тэгэхээр нөгөө болж игэл үрээ яг өөрийнхөө машинд тохируулаад гэртээ аваачиж байгаа тохиргоогоо хийгээд гоё ингээд тааруулаад уувал гэртээ үр авдаг хүмүүс тэгвэл илүү гоё амт чанар нь илүү гоё удаан хадгалагдаж юу яаш амтаа гоё мэдэрч чадна шүү. Тэгэхгүй бол бутлаад аваа явчихаар бас хайрын санагддаг юм. Жишээ нь би одоо ингээд нэг үр бутлаад хонуулчаал маргааш нь хийхэд хавар юм л гардаг байхгүй. Амт момд бол амар гашуун тийм сонио амттай болчихдог. Тэгэхээр бол бас их нарийн л да. Нилээ олон юм шаардна юм амт. Тэгээ бас дээрэс нь нэг баристагийн гар мэдрэмж бас тэн дээр бас байна л да бас. Тийм юмнууд л байна да. Болж үтж байгаа гой сайхан зүйлүүд зөндөө байгаа. Тэднэрийгээ бас бид нэр тордоод тэднэрээрээ бас тижээгдээд бас гоё амьдрах ёстой. Тэг яг манай нэг эдийн засагч түүх судалдаг нэг ах байдгийн. Тэр ах маань хэлдэг байхгүй юу? Ер нь бид нар бүх цаг үеийнхаа түүхэнд байгаагүй маш их тийм боломж, маш тийм сайхан цаг үед амьдарч байгаа. Тэрийгээ бид нар мэдэх ёстой, мэдрэх ёстой гэж хэлдэг байнга. Тэр үгийг би бол байнга бодож явдаг. Гадаад суугаа монголчууд маань тийм Монгол жижигчсэн юм хийгээд ингээ Монголд амьдрах боломж байна гэдгийг нэг харуулахыг бас тэр рилүүдээр харуулахыг бас зордгийг. Америкт нэлээд олон жил амьдарч байгаад ирсэн гэд нэг залуу ирсэн. Бүр найз нөхдөөрөө гэр бүлээрээ байжгаад бүгдээрээ ирсэн гэж байгаа байхгүй Монголдоо. Тэр надад бол үнэхээр гоё огшмоор санагдчихсэн. Монголдоо юм хийнэ, бүтээнэ гэд ирсэн. Гэ таныг хараад бүр зориод ирлээ гэд. Мэдээж яг би өөрийнхөө хийж байгаа ажлыг бас хүмүүст ингээд таниулах гэж бичлэгийг хийж байгаа. Гэхдээ бас цаагаараа бас хүмүүст бас нэг жоохон нөлөө үзүүлчих гэсэн тэ монголчууд одоо тэгээд хүн бүр амьдарч болохоо байсан дайжаад гадны улс руу явж
гол бол болохгүй болсон тийм улс бас биш шүү дээ гэдэг тийм дохоо мессежийг өгөх хийсэн л гэж бодож бичлэг юмнуудаа хийдэг. Тэр нь манай залуучууд айгүй гоё их гоё соёлтой болж гэн үзэж харж байгаа юмнасаа ч гоё тийм мэдээллүүдийг авдаг болсон. Ер нь бол бидний ирээдүйд бол айгүй гоё гэрэлтэй байгаа. Биднэрт маш их боломж байгаа. Бид нэр одоо өөрсөндөө боломжуудаа олж харах хэрэгтэй байна те. Тэгээ өөрлөгөө нэг өнгөж харах хэрэгтэй байна. Та юу хийж чадчихээн? Таны аав ч юм уу, өөч ч юм уу яг юу хийдэг байсан тэрийг нэг бодох. Тэгээ тэрнээсээ улбаалаад чи юу хийж болохоор байна? Тэрийг таниулах боломж нь бас байж гэн те. Ингээд сошиал дээр бол янз янзаар хүмүүст ингээд танигдах хийж байгаа ажлуудаа хүмүүст ойлгуулах тийм боломжууд бол айгүй их гоё нээлттэй. Хүн болгонд адилхан тэгшгэн байна шүү дээ тий. Тэгэхээр бүгдээрээ одоо өөрсдийнхөө боломж болцоо юмнуудаа нээгээд тэгээд уршилцгаая. Тэгээд хөгж цэцгэлцгээе л гэж хэлмээр байна.